Хилийн чанд суугаа Монгол Улсын өргөмжит консулуудын эсдэх зөвлөлт хуралдаа энэ сарын 17-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Өргөмжит консулуудын уулзалтыг 2 жил тутамд хийж дараагийн 2 жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудал зэргийг хэлцэтгэхээс гадна гадаад харилцааны яам өргөмжит консулуудад ажил төрлийн зааварчилгаа өгч, шинээр гарсан хууль журмын талаар танилцуулдаг бөгөөд энэхүү уулзалтаар хэлэлцсэн асуудлаар протокол гаргаж тодорхой төлөвлөгөөгөөр хэрэгжүүлдэг юм байна. Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд хөнгөлөлтөө өнөр 100 борлуулах хөтөлбөр ирэх 10 дугаар сарын 3-нд албан ёсоор эхлэх бөгөөд төсөлд хамрагдах хөрхүүдийн нэрсийг шинжлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Өмнө хөнгөлөлтөө өнөр 100 авч байгаагүй нийслэлийн гэр хороолт хариалттай өрхүүд харьяа хорооныхоо зохион байгуулагчид энэ сарын 22-наас 26-ны өдрүүдэд нэрөөгч бүртгүүлэх шаардлагатай байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар хөдөлмөрийн Баатар маршал Юмжаагийн Цэдэн балын мэндэлсний 98 жилийн өчигдөр тохиолоо ойд зориулсан Монгол Ардын намын удирдах зөвлөл Цэдэн бал актем нийслэлийн Монгол Ардын намын хороо болон Цэдэн бал аксны төрөл төрөсөд ач охин Анастасия Зирогова төрөл төрөсөд нь хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Монгол Ардын Хувьсгал намын шударга ёсны хуралдаан говийн зөвлөгөө энэ сарын 15-нд Дундгой аймгийн Адаацх сумдоллоо. Зөвлөгөөнд эрүүл мэндийн сайд удвал хууль зүйн дэд сайд Эрдэнэч ямын улсын хурлын гишүүн Баян Сэлэнг Баасанхүү Монгол Ардын Хувьсгал намын ерөнхий найран бичгийн дарга Шийлэг дам тэргүүтээ Монгол Ардын Хувьсгал намын гишүүд дэмжигчд оролцсон байна. Зөвлөгөөнд оролцогчид эдийн засгийн ямар ч ард иргэдийн амьдрал улам ядуурч байгаа энэ үед Монгол Ардын Хувьсгал нам хариуцлагатай ажиллаж 2016 оны улсын хурлын сонгуульд ялалт байгуулан үүсэж байгаа бүхий л хүндрэлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Улаанбаатар хотын 52 байшилд газар өмчлөх ажил эхнээсээ хэрэгжиж, эхний 5 байшилд газар өмчлөх 14954 иргэнийг онлайнаар шалгаруулсан. Энэхүү шалгаруулалт тэнцсэн иргэд сунгасан хугацаатай нийлээд ажлын 17 хоног тогтсон иргэний цахим үнэлэхтэйгээ харьяа дүүргийн өмчийн харилцааны газарт хандах ёстой байсан. Ийхүү хугацаанд амжиж газраа өмчилж амжаагүй 4000 орчим иргэний газар өмчлөх эрхийг төлөвлөсөн байна.